우르 스타일. Байлаа за үр стилийн баг ээлжид аяллаа гарахаараа олон улсын Чингисхан олон улсын онгоцны бодол дээр хүрээд ирлээ. Тэгээд яг сүүлийн үед би ерөнхийдөө хүннүү ярихаа онгоцоор их нисэж байгаа. Хамгийн сүүлд далаа ламтай очиж долгохтой хүннээ ярихаа Emperor хэмээх сайхан онгоцоор байсан. Тэгээд энэ сая билет аваад гараад ирсэн чинь манай төрөөмэн том дарга өөрөө билет өчсөн шүү дээ. Бод юм уу? Ажил тавдаг уу? Ахын нарийн нөгөө дараагийн аялал маань нөгөө Жанжижи гэдэг монголчууд ялангуяа нөгөө аватарын кино зураг авснаар нь те эсвэл нөгөө Тэнгэрийн хаалга гэдэг гоё газар за үзэх харах зөндөө юм байдаг юм лээ. Тийшээ нэг компани одоо бас урилгаар ингээд явж байгаа ашиг тажгүй энэ танаа хүннүү ярийн онгоц таарчлаа. Ер нь Жанжиж руу нисэж байгаа юм байна шүү дээ тий. Жаншаа хот руу нисэж байгаа юм байна шүү дээ тийм үү. Дээрээс нь Бээжингийн даашин лөө. Гэхдээ одоо л ах нь Бээжин нисэж байгаа. Тэнд нэг хувийн ажиллагаа 2 хоног одоо ажил хийчихэд гэж хаашаа нисэж байгаа. Сонь сайхан юу вэ? За сонь сайхан гэвэл хүннөр компани Бээжин даашин чиглэл рүү 5 сараас эхлээд өдөр болгон хэсгэр байгаа. За бид энэ чиглэлд бол энэ чиглэлд хамгийн одоо хям бүрийн тийзийг манай компани олгож байна. Энэ хоёр талдаа ердөө 780 мянган. Тийм үү? Хэдэн сараас нь? 5 сараас. 5 сараас 780. Оо ямар гоё. Наа чи гоё мэдээ шүү. Ягаад тэгэхээр одоо бид ч нэг жил болгоныг саяжуулч аваа гэдэг байгаа шүү дээ тий. Тэдний гадныхантай ингээд ярихаар хамгийн хэцүү юм танаа онгоцны тийзний үнэ гэдэг юм а гэдэг байгаа байхгүй. Наа чи бол одоо нэг саяжуулч байхад аюулгүй том хувийн нэмэр оруулж ирсэн шүү дээ. Хувийн хвшний компани тий. За өөр хаашаа нисэж чинь. За мэдээж та сая бас манай компаниар хайнаа яваад байсан тий. За хайнаа бид 7 хоногт 2 удаа нисэж. Харин тийм байдээ бүр тий. За мөн Казахстаны Алматы хот руу 7 хоног 3 хатамжтайгаар нислэгдэж байна. За мөн хажуугаар нь Үс нутгийн буюу Хайлаар Манжуур гэсэн нислэгүүд бас хийж байна. Гэхдээ хэдэн онгоцтой амжиж байгаа юм уу? Одоо тэгэл амжуулна шүү дээ. Тийм үү. Нислэгдээ амжуулаад тий. Манай нисэх боо. Сая би нөгөө нэг хайнаад байгаа чимгээ стати аюу мундаг бүсгүй байлаа шүү. Чимгээ маань нэг шинэ онгоц авах гэж байгаа гэнэ одоо тийм ярина лээ. Тэр тийм үү тий танаа. Тэр талаар гэвэл Хятад улсын Камак гэдэг улсын үйлдвэр юм. Одоо гарын үйлдвэрлэгч компани байгаа. Тэр компанитай манайх одоо 2023 он санамжиг зурсан байгаа. Тэр ажлын хүрээнд одоо бид 25 онд бол гарын үйлдвэрийнхаа бүрдүүлэлтийг Камакаар бүрдүүлж байна. Надаа юунд таалагдаад байна гэж. Даашин одоо бусад авиа компаниуд чинь даашин нисэхгүй юм байна шүү дээ. Дандаа нэг хуучин капитал руу нисэх юм байна шүү дээ. Танаа даашин нисэж байгаа гэж чинь. Тэгээ монголчууд нөгөө даашин сайн мэдгүй байгаа шиг байна. Ахна нөгөө Бээжинд очиод бас нөгөө тэнд дараагийн онгоц өгүүлээгээ даашин нэг 3 цагийн гэп байгаа. Тэгэхдээ би энэ даашин буудыг сайхан танилцуулаад байгаа монголчуудаа. Энд чинь аюу тийм өрөөс бууд байхгүй юу? Хадид тэгээд жаха хадид гэдэг хаа одоо Ираны аюу мундаг архитекторын бүтээсэн баг хамгийн сүүлийн бүтээл баг шүү. Зайлуу хэдээ сайхан асуурсан шүү дээ зайлуу. Тэр аюу тийм онцлог гоё юм хийсэн. Тэрийг ахын зургийг аваад тэгээд за. Окей минь. За баярлалаа. За бакам. За нөгөө алдартай Ираны архитектор Жаха Хадидын одоо баг сүүлийнх нь гэж хэлээд байгаа үнэн байж магадгүй. Гайхамшигтай гоё одоо онгоцны бодол буюу Daishin International Airport дээр бууд хүрээд ирлээ. Би ч одоо 2 3 4-өөч бууж байна одоо. Яагаад энд буух тустай болсон гэхээр заахаа мэдээд нэг хүнөө одоо манай хүнөө air-ийн ийшээ нисдэг. Хоёрд над шиг ингээд ийшээ байнга аялж идэг. Тэгээд connection flight энэ төр шаардлагатай хүнд бол хамгийн easy онгоцны бодол энэ юм болов. Ер нь бол анх төлөвлөгчтэй ч гэсэн энийг тэгж төлөвлөсөн юм байна лээ. Ягаад тэгэхээр энэ ч ерөөсөө одоо gate гэж яддаг шүү дээ манайхан тий онгоцноосоо буугаад тэгээ очиод ачаагаа аваад шууд exit гарах хооронд хаанаасаач 600 м. Одоо жишээлбэл Стамбулын нөгөө бидэнд явах дуртай онгоцны бодол чинь baggage claim дагаж явсаар аваад чандамаа аваад гаргасаар бол хэдэн километр алхдаг үлээ дээ тий. Тэгэх ямар шаардлагагүйгээр энийг анх ингэж зохион байгуулж ирсэн. Дээрээс нь ингэж харахаар энэ чинь нөгөө Бээжингийн 5 уу шүү гэж ярьдаг юм байна. Ер нь бол яг хуу Бээжин өөрөө мега ситигийн статусаас бүр даваад мега сити болсон. Бидний явдаг капиталчны бодол маань ачааллаа дийлхээ байлдаад тэгээ Ши Жинпин дараагийн одоо тушаалаар энэ 14 онд барьж эхэлсэн юм байна. Тэгээ 19 онд яг төлөвсөн ёсоор ашиглалтанд өгсөн. Харамсалтай ковидтой залгасан. Тэгээ 21 оноос хойш 22 оноос хойш үнэхээр ингээд одоо үйл ажиллагаа явуулаад эхэлж байгаа. Жилдээ 70 сая зорчигч авахар төлөвлөсөн. Одоогийн байдлаар нэг 50 саяг аваад байгаа. 25 онд бол 70 сая ямар ч асуудалгүйгээр авчих юм байна. Нийтдээ Бээжин чинь энэ хоёр нисэх буудлын нийлээд 150-60 сая одоо зорчигч авахар ингэж төлөвлөсөн ийм гайхамшигтай гоё аэропорт дээр төрөөд ирлээ. Дээрээс нь манай хүнүүгийнхэн маань ийшээгээ буусан хүмүүстэй зочд буудал одоо юу гэлээ дээ
Hilton Garden гэсэн баха зочид буудлаар бас үйлчлдэг юм давхар үйлчлэгээ санал болгож байгаа юм байна. Намайг тэнд буучаарай гэсэн би одоо тийшээ явах гэж байна. Хэмжээ дамжаагаараа хүмүүс нэг жоохон явахаар нэг богинохон жижигхэн гэж ойлгож магадгүй гэдэг. Тийм биш. Хэмжээ дамжаагаар бол дэлхийн бодоо эхний 10-д орох гайхамшигтай том онгоцны буудлага байхгүй. Тэгээд одоо харж байгаа бол би сая тэнд буулаа тий тэр гейт одоо онгоцууд тэр харагдаж байна. Энд буулаа ийшээ алхлаа одоо ингээл exit тэр харагдаж байгаа байхгүй. Ингэж гайхамшигтай архитектурын тэр шийдлийн ингэж хийснээр тэгээ дээрэс нь чинь нэг departure arrival одоо нөгөө хоёр нь нэг цуг байдаг те яаж энэ бүгдийг ингэ зохицуулаад байгаас супер зохион байгуулсан байгаа байхгүй. За манайхан наашаа ирэх юм бол ялангуяа хүннүү ярээр нисээрээ хүннүү ярийн нэг давуу тал нь одоо юу таадаж чинь гэхээр өглөө бууч чинь те өглөө одоо эн чинь 5 өнгөрөө бууч чинь яг гоо бизнесменийн хувьд одоо цаг хугацаа гэдэг юм чинь айгүй чухал зүйл болчиход байна шүү дээ. Өглөө энэ цагаан хүнүүгээ яриагаар ирлээ, ажил төрлөө амжууллаа, оройн буцсууллаа, маргааш өглөө нэхэд Улаанбаатар. Энэ одоо нэг дархан орох хэмжээнд юм хайшин тийм л болчиход байна шүү дээ. Тэгээд яг энэ буух болгондоо энэ дайшингийн одоо нисхуудлыг гайхамшигыг та бүхэндээ эрг болгондоо ярьдаг доо өмнө хизээ бас нэг явж байхдаа ярьлаа да. Тэгээд хамгийн чухал нь яг энэ надад юу таалагдаад гэхээр эндээс коннекшныг за Бээжингийн төрөө хурдны замаа мэдээж тавьдсан гарангуутаа одоо ингээд экзитер гарангуутаа шууд метро руугаа орчин эсвэл бүр хурдны галт тэрэг хүртэл тавьдсан тий. За ёстой усан завил тавиагүй байх шүү. Гэтэ энэ хажуугаар гол байлж байггүй бол усан завил тавихыг үгүйсэхгүй шүү. За ингээд Бээжиндээ ажлуудаа амжуулаад маргааш өглөө эндээсээ сайхан жанжаажээ. Амьдрал гэдэг шүү. Үцэгдэнтэй гаргаран аяцваа. За өглөөний минь манайхаа. За эсвэл тун дажгүй буудалтай буучлаасан өчтөр Бээжингээр явж юмсан ажлуудаа амжуулчлаа. Тэгээд манайхаа ер нь Бээжинд яг Дашингаар дамжаад ирж байгаа хүмүүс бол энэ Hilton Garden гэдэг энэ ерөөсөө эн чинь яг онгоцныхаа буудлын хажууд юм. Air City гэх том city барьсан юм байна. Энд байрлаж байгаа энэ буудалтай манай хүнүү хоёрын чинь тусдаа гэрээлтсэн юм байна. Оо янзын гоё тухтай, янзын гоё одоо буудалд буучлаа. Тэгээд яг онгоцны буудлын хажууд буудлуудыг амар байдаг л та. Ялангуяа нэг дараагийн нислэг мэтлэгтэй явхад нэг эртмэлт бус. Одоо хотын төвд буудсан бол би ч нисгэсээ өмнө баг 4 цагийн өмнө буун хүүхдүүдтэйгээ явж байгаа бол эдгээр чинь ядран мадран нэг. Ерөөсө 2 цагийн өмнө одоо чиг эндээс гараад ерөөсө ийм гоё автобустаараа одоо группээр явж байгаа юм бол 30 минут тутам ийм гоё шаттл бас явждаг юм байна. Яг бид нар бол зөвхөн энийг захиалсан байгаа юм байна л да. Гэр бүлээрээ 3 дахь явж байгаа учраас ингээд ийм автобусаар ингээд сайхан эндээс Юусе эндээс ингээл тойрол онгоцны буудлага 5 минут юм байна. 5 минут нь ингээ яваад орчих юм байна. Тэг яг гол нөгөө манайхан заримдаа ингээл буудал захиалах гал Agoda Magoda одоо юу гэдэг booking.com гэж зөндөл юм ордог штэ тий. Тэг шаардлагагүй хүнөө баярлуу ярьлаа хүнөө хоёрын энэ буудлын захиад өглөө янзын гоё юм байна. За ингээд нөгөө гайхамштай гоё жанжаажээ гэдэг газар л байгаа. Эсцгээ. За үүстэй ажлын хүрээнд одоо олон л одоо энэ тентгийн агуу үзчихсэн зүгээр яг ийм агууг бол одоо агуу гэдэг нь ингэж хэлж байгаа шүү. Агууг л үзээгүй юм. Энд чинь үнэхээр том юм байна. Гайхамшигтай юм байна. Энд чинь усан завин баймаар үрд дотроо явдаг юм байна. Дээрээс нь энэ чинь уртаараа ингэж ярих юм бол 30 гаруй километр үргэлжилж байгаа ийм том агуу юм байна шүү. Овоо алхуулт юм биш шүү. Энэ араа хизээ үүссэн одоо formation гэж ярьдаг шүү. Хизээ үүсэлтэй гэхээр ерөөсө 250 сая жилийн өмнө одоо 250 сая шат хийсэн юм уу гэж бодмоор. Тэгээ яг 250 сая жилгээ бодохоор чинь динозавр чинь үүсээд үгүй болтлоо чинь 180 сая жил байгаад байгаа шүү. Тэгэхэд бол энэ агуу байжлсан байгаа байхгүй тий. Нэг өсөндөө ингээд нэг гоё цаг хугацааны юм аялал хийж байгаа юм шиг л тийм гоё мэдрэмжлээ. Төрөөд байна да. Агуу юм аа. Агуу юм аа гэдэг нь би том агуу гэж хэлж байгаа шүү. Зүгээр яг энэ агуу гэж хэлээг өгсөн. Ядаргаатай тэ нэг хоёр агуу гэл. Амьдрал гэдэг шүү. Үцэгдэнтэй гаргаран аяцваа. За би зүгээр аяллаа хүрээнд бол маш олон агуу орж үзчихсэн. За голцоо Европ, Швейцар бол агуугаараа их алдартай. Зүгээр яг ийм агуу бол орж үзээгүй юм байна. Энэ бол бүр арай л агуу гэдэг чинь нэг агуу гэдэг үг юм шиг те амар гоё ийм агуур ороод ирлээ. Тэгээд манай энэ жанжаажээр явдаг хөтөлбөрт энэ агууг үзэх юм хөтөлбөр багтцсан юм байна. Үзэх ёстой юм байна. Би сая ингэж явлаа энэ чинь ямар том юм чинь
дэлхийн хамгийн том агуунуудын нэг гэж шүү. Уртаараа ингээд хэмжигдэх юм бол энэ чинь 30 км. За дээрэс нь доотлолынхаа хэмжээнээс дээдлийнхээ агуунуудын хоорондох зай маань хэдэн 100 м гэх бүр ингээд тэгэн чи ингээд бүтэн ингээд тойроод гарахад яг нэг 2 цаг гаруугийн хөтөлбөр болж байна. Үнэхээр юм гоё юм аа. Ямар ч гоё тогтчулсан, ямар ч гоё хийсэн, ямар ч гоё гэрэлтүүлсэн. Дээрэс нь эн чинь усан дээгүүр ингээд гоё заваар явахын тэр мэрэнд бол үнэхээр супер гоё юм аялал шүү. Энийг бол одоо өстой нөгөө миний өргөжтэй айлын хүмүүс үзчихэд үдсэн юм шиг болчлоо гэж яриад байдаг шүү дээ. Энийг бол заавал биеэрээ ирж үзэх хэрэгтэй газруудын нэг бол мөнөөсөө муу юм байна. Шарлууны агуу гэж нэрлэдэг юм байна. За тэгсэн нэг тийм маш гоё домог байдаг юм байна. За шар хаан гэж байсан юм байна. Ер нь яг хятадууд өөрснөө энэ луу гэдэг амьтныг бол маш их дээдэлдэг, шүтдэг, өөрсдийнхээ луунаас гаралтайч гэж ярьдаг. Тэр утгаараа шар луу гэж яваад тэгэхээр бүр хаадын луу болоо явчихдаг юм байна. Тэр нь ямар домноос үүссэн гэхээр шар хаан гэж байсан юм байна. Тэр хааны үед бол одоо энэ тэнгэрийг нэг мангасчгийн үе үчиг ингээд одоо домгол доо тий цоолцсон юм байна л та. Тэгсэн тэр тэнгэрийг мангастаа тэр шар хаан байлцаар байгаа тэр тэнгэрээ буцаад бөгсөн юм байна л та. Тэгээд нас орохдоо тэр тэнгэр рүүгээ буцаад одоо шарлуу болж хувирсан гэдэг нэг ийм домгол одоо байгаа юм байна л та. Тэр домгоноос үүдэлтэй энэ агуугаа бол одоо үнэхээр агуу том учраас бол шарлууны агуу гэд нэрлэлсэн ийм түүхтэй юм байна. Ер нь бол яг хятадчаар нэг дөрвөн зүг гэж ярьдаг шүү дээ тий. Дөрвөн зүгээ их шүтдэг, биширдэг. Тэрнийг дөрвөн амьтаар илрээд идэг үү дээ. Мимэнтхийн мэлхий байдаг шиг санаж байна. Шувуу байдаг шиг санаж байна. Хөхлөө байдаг шиг санаж байна. Нөгөөх нь бар байдаг шиг санаж байна. За ингээд дөрвөн зүг те. Одоо чи дөрвөн зүг чи ганц дөрвөн зүг шүү дээ. Хойд хойшоо гэхээс илүү энэ чинь маш олон юмнуудыг агуулдаг юм байл л да. Өглөө өдөр оройч гэх юм уу. Бүх юм нэг тийм дөрвөн тодтой холбоотой. Гэхдээ яг энэ дөрвөн зүгийн голд юу байдаг гэхээр шарлуу байдаг л гэж үздэг юм байна л да. Одоо тэрийгээ тэгээд одоо их бэлгшээдэг ийм л ард түмэн байна. Нэг өсөндөө тэр шарлууга тэр голд байгаа зүйлийг нар гэж бэлгшээдэг. Ийм л түүхтэй юм байна. Тэгээд энийгээ бэлгшээгээд энийгээ тэгээд нэрлэлсэн ийм гоё агуу байна. Үнэхээр супер гоё агуу байна. Тэгээд чи ирсэн хүмүүс ингээд тав хаан анзаарч бүгдээ орилоод байна. Цуурайгаа үлдээдэг гинэ. Эй! Өргөстэй! Айгуу цорож байгаа байхгүй те. Яг бид нар өвдөөс хойш хүрээд ирлээ. Гэтэ яг ерөнхийдөө бол жоохон эрдэрэгстэй юм байна. Эрдэрэгстэй юм байна. Энэ чинь бол 2 цаг гаруй ингээд хөтөлбөр нь үргэлжилдэг юм байна. Үнэхээр гоё юм байна. Заавал үзэх ёстой газрын нэг бол мөнөөс мөн тэгээ манай жанжаж руу явж байгаа хүмүүс бол энэ хөтөлбөрт нь орждог юм байна. За эндээсээ хэдүүлээ гараад нэг алдартай шилэн гүрлөө явцгаая. Бидний баг байхад Чарлстон гэдэг нэг юм бүжиг байдаг ус хийдэг гэж 10 жилд. Чад чин чинг тааны. Тэг доош гараад хийдэг хамгийн гол нь. Эвэр нөө. Яа. За бид жанжаажд ирсэн хүн бол үзэх маш олон газрын байгаа нэг нь мэдээж энэ гайхамшигтай гоё гүүр те. Өнөөдрөөс ямар гоё өдөр таарч байна. Нар мар шараад бол бас жоохон хэцүү те. Тэгээ энэ юу юм байна манайхаа 13 онд барьж эхлээд 16 онд дуусаад 17 онд бүтэн 1 жил промо явуулж байгаа 17 онд нээлттэй хийсэн юм байна. Тухайн үедээ бол дэлхийн хамгийн урт шилэнгүүр гэдгээр алдартай байж одоо болохоор хэбэ мужид энэс илүү уртыг хийсэн юм байна. Урт нь бол 430 м юм байна. Өргөн нь болохоор нэг 6 м хавьд өргөн юм байна. За ингээд хамгийн гүн хэсэгтээ бол 280 м газрын түвшингөөс те. Одоо тэр гол бодод гол тэр гол горхил байдгүй те. Эндээс 280. Яг энэний доор body jumping гэж манайхаа ярьдаг чинь нэг олсоо доошоо өсөрдөг. Дэлхийн хамгийн урд өсөрдөг 260 гэж 270 м гэж шүү. Ийм өсөрдөг ийм гайхамшигтай гүүр дээр л хүрээд ирлээ. Би зүгээр яг энд нэг олон юм ярихгүй зүгээр шууд байгалийн тогтолцоо үнэхээр гайхамшигтай. Энийг зүгээр шууд дрон нисгээл харуулах хэрэгтэй байна. Санаа мэдвэл энэ дараа дрон нисэж ирэх. Гэтэ яг хуу за манай хөтөлбөрт бол мэдээж энэ шигээ орж байгаа. Гэтэ хөтөлбөрөөс гадна activities зөндөө байгаа юм байна. За одоо нөгөө zip line гэж ярьдаг юм да. Тэр харж байгаа бол те. Энэ бол бас л одоо супер гоё адреналин ялгаруулсан штэ бас л тэрүүгээр нэг буугаад үзэх хэрэгтэй байх гэж бодож байна. Гэтэ яг тэр нь бол мэдээж нэмэлт төлбөртэй шүү манайхаа. Энэ гүүрнээс гадна дуртай хүн бол одоо юм zip line-аар явж байна. Түрүүний минийсэн тэр body jumping-аар явж болж байна. Эсвэл та бүхэн харж байгаа тэр ингээд лифт байгаа юм байна. Хичнээн лифт байгаа юм байна. Доошоо даг гэж буусаар хагаад тэр гоё нуураар ийм боутер болж явдаг аял байгаа юм байна. За та бүхэн эндээс харагдах нь үгүй юу? Тэнд нэг гоё хүрхрээ харагдаад байна. Энэ нуур чинь болохоор яг байгалаараа байгаа гинэ. Зүр тэр нуурны хажууд байгаа тэр хүрхрээг
тусгай бүр ингээд pipe map одоо хоолоо моолоо татаад хиймэл тийм хүрхрээ хийсэн. Яг тэр доогуур ингээд одоо голоор ингээд тэр заваар нь яваа тэр хүрхрээ үнхээр гоё үзэсгэлэнтэй харагддаг юм байна л да. За нэрээ өстой орж ирээд шууд энэ гүрлөө орж ирээд вау гэмээр юм байна. Үнхээр яг орж ирсэн хүн бол бүгдээрээ нэг юм уловч заавал өмсөх ёстой. Жаргачгүй өстой энэ ч одоо нэг янз янзын гуталтай хүмүүс ирээд зурж мураа хайчих юм бол бас энэ чинь нэг аюулгүй байдлаа бодвол те. Sorry. Sorry. За мэдээж ирсэн хүн болгон энэ зураг авах гэж байгаа те. Янз янзаар зураг авахулж чинь хамгийн нэг зураг авахулдаг поз энэ гинэ. Ингэж хөвтөд зураг авахулдаг гинэ. Ихэнх нь дээшээ харж авахулаад би бол доошоо харах юм байна. Вүү! Яа ингэж хөвтөд гоё юм биш үү нэрэ? Энэ үнхээр гоё харагдах юм аа. Энд юу гэж шүү? Нийтдээ ийм энэ чинь нэг тонн 500 кг-ийн жинтэй ийм шилэн хавтан байгаа юм байна. Тэгээ нийтдээ 99 ширхэг ингээд дэвшсэн юм байна л та. Яг ингээд доошоо хөвтөд ингэж харах үнхээр гоё юм аа энэ. Йоо. Яг мэдээж нэг өндрийн өвчнөй хүмүүс бол хэцүү л багталтаа. Зарим нэг нь анх орж ирээд сонин болоод байгаа шиг байна. За ирээрээ манайхаа энд бол яг ирж үсгэхээс өөр аргагүй байна. Энд чинь зарим нэг юм гоё видеогоор үздэг шүү дээ. Та бүхэнд үзүүлдэг шүү дээ. Зүгээр энийг бол би зүгээр ирж үзээрэй гэж зөвлөхөр юм байна. За санаа мэдээ дээш гарч гоё дрон хэсгий. Монголчуудаа ингээ сайн харуул энийг. Үнхээр гоё газар. За шилэн гүрээ үзлээ. Үнхээр гоё юм аа. Тэгээ хүү маань яг одоо энэ хүүхдүүчнийг хятад ирэхээр тэгээд нэг McDonald's нэг тийм байгаль нэг одоо яг л одоо Монгол байхгүй болохоор эдгээр чинь нэг эдгээр санагддаг юм шиг байгаа. Тэрийн сая хайж таксиар хаагаад ашгүй нэг ганц McDonald's оллоо энэ ч нэлээд зайтай юм байна. Нэлээд бараг 60 км явуу та. Тэгээ хүрээдсэн чинь хажууд нь юу вэ? Нүсэр гоё том байшин. Энэ юу юм гэсэн чинь тэнгэрийн хаалга штэ гинэ. Яг надад тоглоод байгаа байхгүй юу? Гэтэ яг тэнгэрийн хаалгаагаа бэлэгдээд 72 Чилов гэдэг юм нэртэй юм гоё сүрлэг байшин одоо энэ Жанжажигийн одоо хотын яг төвд байдаг юм байна. Тэгээ одоогоор бол яг гоё турист аттракшн болж ингэж ажилдаг ийм газар хүрээд ирлээ. Ер нь бол Жанжажид ирсэн хүн бол заавал ирэх ёстой газар нэг бол мөнөөс мөн. Гэхдээ ирэх хэрэгтэй шүн ирэх ёстой юм байна. Шүн ирэхээр чи нөгөө гэрэл чийдэн гялцаад энүүгээр чин бөөн одоо гоё жүжиг тоглоод туристад зориулсан маш гоё аттракцнууд байх шиг байна. За тэгээд яг хуучин бол Чингийн гэр бүлийн өргөө гэдэг нэртэй байсан юм байна. Чин гэдэг нөхөр чинь бол бүр Чин династийн үеэс энд амьдарч ирсэн тийм нөхөр л байсан юм шиг байна л да. Одоо тэдний гэр бүлийн аваар амьдарч ирсэн юм уу? Тэгж нэрлэж хагаад одоо болохоор 72 Чилов гэдэг нэртэй Чилов гэдэг нь одоо этгээд байшин гэж орчуулах юм уу та? Одоо 72 давхар этгээд байшин. Давхар жоох уу? 72 этгээд байшин гэж орчуулаад байх шиг байна. Тэгээ 72 гэдэг тоон ягаад 72 болсон гэхээр 72 давхар биш гинэ. Энд чинь зүгээр нэг тийм одоо юу гэдгийг хятадуудын хамгийн тийм одоо юу гэх юм бэ одоо нэг арга билэг гэж яриад байдаг шүү дээ. Арга билэг чи эднийх чинь ян ин чүдөө нэг тэгж нэрлээд байдаг юм аа. Тэрнийх нь одоо цогцолтоо гэж одоо хэлээд байгаа шиг байна. 7-гийн доо 2-ын доо 2 ондоо тэгж үздэг юм уу да. Ерөнхийдөө нөгөө тэгш тоогийн чи эдрийг сайн сондгоо тоогийн чи жоохон муу гэж үзээд идэг шүү дээ. Тэгээ тэр хоёр нь арга билэг дээр ингээд нийлээд одоо зогсолтоотой байдаг ч юм уу. Одоо би бол тэгжэл ойлгоод тиймэрхүү байдлаар надад сая тайлбарлалаа. Тэгээ хамгийн гол нь энд ирсэн хүмүүс бол заавал ирэх ёстой. Энд чинь аюу гоё фуд стрит юм байна. Дээрээс нь маш олон гоё сувенирны дэлгүүрүүд байдаг юм байна. Тэгээ орой болгон юм гоё том гэрлийн шоу тэгээд тийм гоё чаталсан гоё тоглолт моголт болдог супер гоё газар байна шүү. Ер нь бол заавал орой ирээрээ манайхаа. Яг хөтөлбөрт нь бол мэдээж манай нөгөө нэг аялын хөтөлбөрт бол ороогүй байх. Гэтэ орой өдөш ирчээ даашаа гараад ирэхэд бол гоё пеп байна. Пеп уу нэр. За гэтэ яг нөгөө тэнгэрийн хаалга хэдийгээр тэнгэрийн хаалгыг дуурайгаад хийчихсэн жинхэнэ тэнгэрийн хаалга нь бол биш маргааш тэнгэрийн хаалга руу явъя.
За Бавфан гэдэг схем үсгэлэнтэй гоё нуур байдаг юм байна. Яг хиймэл нуур юм байна. Энэ нөгөө энтхийн тосгон цахилгаантай болох гээд энийг нэг боогод юм хэрэгжилж байгаа юм тодтолтой бий болсон. Энэ өөрөө бас юм турист аттракшн явуулт юм байна. Ийм гоё дээр хийсэн юм гоё модон боогдоор ингээ яваад их хөгжилтэй. Надад хамгийн таалагдсан нэг юм дуулдаг эмэгтэй эрэгтэй хоёр байна л да. Энэ өдөртөө хідэн дуулдаг юм байгаа тийм. Энэ боогд зав өнгөрөх болгонд гарч ирэл заахан дуул одоо энэ дуулж ил да. Энэ чариг гоё ажилтай хүн юм шүү те. Хажуугаар боогд өнгөрөөр дуулдаг. Цаана хэрэгтэй эндэг эмэгтэй байгаа гэж байна. Яг нэмэлт хөтөлбөрөөр те одоо яг манай нөгөө жанжажигийн юунд бол энэ ороогүй юм байна би гэж ойлгосон. Тэгээ нэг тийм үнэтэй жишээ энд бас нэг ирээд гоё энэ чинь энэгээр ингээд нэг явахаар тийм аим гоё тайвшралтыг мэдэрдэг гэж өөрсдөө тайлбарлаад байгаа шиг байна. Тэгээ бид нар яг солонгосуудын том групптэй таарчлаа тайлбарласан надад солонгосоор байдаг. Би ч солонгосоор ганц хоёрыг мэддэг юм болохоор тэгж ойлголоо. За ингээд явуулчихлаа. 아니야. 안 오세요. Süksek으로 nekte Zekin doni oyun son sığdı Sakıldı nedra sanırda da beha Zekin kore buskoti kherte Anzarıyor За жанжажид зуучлаар ирж байгаа хүмүүсийн бас нэг одоо ирж үзэстэй газрын нэг бол жирөөс яг хотынхаа төвд юм байна. Энэ Туужаан үндэстний одоо ийм төв юм байна. Тэгээ тэрийг одоогоор ингээ гоё музей байдлаар ашигласан юм байна. А хуучин бол энд бол яг Туужаан хаан өөрөө эндээ амьдардаг байсан. Хааных нь өргөөнж байж гин, ажлынх нь одоо байрж байж гин. Тэгээ энэ гайхамшигтай гоё ийм музей хэлбэртэй ингээд бий болгоцсон юм байна л да. Ер нь бол яг сая тайлбарчны хэлж байгаагаар бол Хятадчин өөрөө мэдээж олон үндэстэн яснаас бүрдсэн ийм улс. За би андуураагүй бол 56 ястан үндэстэн гэж явдаг байхаа зүгээр 56 дахь нь өөрөө хаан үндэстэн, үлдсэн 55 нь бага ястнууд гэж явдаг те. Тэнд дотор нь одоо мэдээж тэгээд Шинжаан уугар одоо төвдүүд өөр монголчууд бүгдээр орж байгаа шүү дээ. А Туужаагийн үндэстэн бол 8-д ордог гэж шүү. Хүнийхээ тоогоор бол. Тэгэхээр нэлээд тийм одоо хүн ам ихтэй ийм газар байсан юм байна. Яг энэ жанжажагийн энэ гайхамшигтай энэ уулархагийн нутагт амьдардаг байсан ийм нөхдүүд юм байна. Их тийм сонин юутай юм байна. Сая тайлбарсан ярьж байгаагаар бол дэлхийд дээр хамгийн анхны өсгийтэй гутлыг зохиосон хүмүүс гэж өөрсдөө хэлдэг гэж байна. А дэлхийд дээр хамгийн анхны одоо юу гэдгийг гендерийн асуудлыг сонин яригдэн те. Одоо ялангуяа нэг арабын ертөнцийн мөчсөн чинь бол олон их нэртэй байхыг зөвшөөрдөг шүү дээ. А энд эсрэгээрээ олон нөхөртэй байхыг зөвшөөрдөг юм байна. Тийм үү гэсэн чинь тийм гэнэ те. Тэр нь ямар очтой гэсэн чинь Туужаан улс чинь одоо үндэстэн чиг тийм дайчин ард юм байна л да. Тэгээд тухайн үеийн одоо Мин улс, Чин улсын ч юм уу дараа нь Мин улсыг ч юм уу одоо ингээд хаадууд ингээд энэ тентгийн довтлохоо болохоор хамгийн түрүүнд Туужааны энэ дайчин нөхдүүдийг л одоо цэрэг дайнд дууддаг юм байна л да. Одоо нэгсэнд хөлсний цэрэгээр ч юм уу те. Тийм учраас цэргүүд нь дайманд яваад өвчтөг учраас бүсгүүчүүдээ ер нь танаа нөхөр чинь баг нас орж шүү ясаг зөв олон нөхөртэй байсан дээр гэдэг ч юм уу. Тийм утгаараа 3-4 нөхөртэй байсан гэж байна. Ерөнхийдөө бол тэгээд нэг удаа одоо хаанхын чааны одоо эрт дээрүүл юм яригдж штэ тий. Одоо бас нэг дайндаа дуудаа яг цагаан сараар шинжлэлийн шинийн нэгэнд ирээрэй гэж одоо зарлиг болгосон юм байна л та. Тэгсэн нөгөөдөл нь одоо за яаж шинийн нэгэнд одоо цагаан шинжлэлээр очих вэ? Хэдүүлээ шинжлэлээ нэг өдрөөр өмнө тэмдэглэчээд явъя гэгээд тэгээд одоо хүртэл Туужаан хятадын цагаан сар болж байхад нэг өдрийн өмнө болдог цорын ганц үндэстэн энэ Туужаан үндэстэн юм байна л та. Цагаан сарын өмнө тэмдэглэчээд тэгээд цэрэгдээ мардаж явцгаачдаг ийм л нөхцөл байсан юм шиг байна. Тэгээд үг түүхийн сонсоод ингээд тойроод энэ музей зүзийг үзэхээр бас нэг өдрийн их хөөрхөн тийм хагас өдрийн гоё түүр болох юм. Тэгээд ялангуяа Туужаан үндэстний эмэгтэйчүүдийн ирчүүдийн хувцсныг сонирхол татлаа мөнгөн идэл айгүй их хэрэгэлдэг юм байна. Ялангуяа дархчууд нь мөнгөний идлэр их гоё юм хийдэг. Тэг ямар их мөнгө зүүдэг юм бэ те. Гэсэн чинь үгүй зүгээр мөнгө ингээ авч явж ирснээс ингээд гоё живэлэрий болгоод ингээд биендээ дагаа зүгээ явсан хамаагүй амар байдаг юм а гэсэн юм ярьж байгаа байхгүй те. Сонир юм ярьж. Яг энэ хааных нь өргөнгийн хажууд бол нэг тийм мод байгаа юм. Тэрийг их шүтдэг юм байна л та. Гэсэн яг энэ шүтдэг байгаа баах яндар мандар хаддаг маддаг үлдчих чинь манай монголчуудаас адилхан хүсэл мүслээ шивэндэг юм шиг байна. Би тэгж ойлголоо. Гэхдээ энэ 600 биш ээ 300 жил болж байгаа мод гинэ. Одоо чиг 6 жилийн дараа гэсэн те. 6 жилийн дараа энэ 300 нас хүрэх юм мод юм аа. Тэгээ шүтдэг юм аа гэд. Тэгж ин лээ. Дээр бас нэг одоо мэдээч яг өхрээ ус их дээдэлдэг. Тэгээ айл болгоны одоо хаалганы үүдэн дээр бол өхрийн эвэртэй юм одоо юу байх хэрэгтэй юм байна л та. Тэрийг өөрснөө юу гэж хэлж юм гэхээр prosperity protect одоо юу гэдэг нь те одоо нэгэл
хөгжин дэвшиг хамгаалах одоо юу гэдгийг бүх муу юмнаас зайлуулах тийм бас нэг дом гэх юм уу юу гэх юм те. Эднийхэн чинь бас нөгөө имээр их алдартай гэж шүү. Ялангуяа медицийн талдаа одоо маш их бас тийм имийн ургамал энэгээр их байдаг юм уу. Одоо үрдэл дээр уламжилт шинжлэх ухаанд туужааны энэ шинжлэх ухаан энэ хажуугын талд нь мяа гэдэг асуух байсан. Бас нэг тийм үндэстэн байсан. Энэ хоёрын чинь шинжлэх ухаан бас их тийм алдартай гэд ярина лээ. За ийм газар байна. Тэ манайх ирээрээ үзээрэй. Дайггүй юм байна. Дэг 2 3 4 5 6 7 8 9. За надад одоо ахаад 990 шат үлдлээ. А ер нь бол Жанжижигийн гайхамшигтай аялалд хамрагдахын тулд 2 сая 990 шүү. За дээшгээ явъя. Вау. Супер гоё. За нөгөө алдартай Жанжижигийн гайхамшигтай үлсэлт байгальд байдаг Тэнгэрийн хаалга дээр өрөөд ирлээ. Би одоо өмнө бас ирье гэж үнэхээр бодож ирсэн. Вау. Супер гоё. За нөгөө алдартай Жанжижигийн гайхамшигтай үлсэлт байгальд байдаг Тэнгэрийн хаалга дээр өрөөд ирлээ. Би одоо өмнө бас ирье гэж үнэхээр бодож ирсэн. Тэгээ энэ үдэл тохиолдлоо. Тэгээ тэр доороос би юуг хөдөлтөө хийгсэн чинь битүү хүмүүс битүү жуулчд тэгээ ядчих нөгөө нэг жуулчдын нөгөө нэг гайдууд бүгдээр нэг юм микрофон зүүцгээдсэн. Тэгээ амар чанга ярих юм. Тэр ингээд нэг шуугилдаад байгаа юм. Тэгээ наашаага ингээд яг ийшээ 999 шаттай юм байна. Ийшээ алхаж байгаа хүмүүс нэг зөөх юм байна. Тэгээ эхний яг нэг газараа ирсэн чинь энд нэрээ ёо ингээд гоё усан оргилуултай ингээд нэг амар гоё намуухан тэгээ их гоё тийм чимээгүй учраас энэчнээс хөдөлтөө хийчихээ хэдүүлээ. За алахгүй нэг нь бол эскалатор шат бас байдаг гэж байна. За энэ гайхамшигтай газрыг хизээ яагаад ийм болцсон юм бэ гэхээр түүхнийг сони юм байна. Тэр дэг 97 онд нэг Францын одоо нэг жижигч моторд одоо онгоцуудаар нисээд нөхөр байдаг шүү дээ. Тэр нөхөр чинь энэ дундуур онгоцтойгоо ниссэн юм байна. Тэгээ нисэхдээ зураг хөрөг мөргөө аваад тэр нь дэлхийн нийтэд ингэж тараад тэгээд амар тийм famous destination болцсон юм байна л та. Тэрэн дээр нь тэр Тэнжин Жан гэдэг нэг тийм мундаг сэргэлэн бизнесмен нөхөр байсан юм байна. Тэр шууд дорн сэтгээд нутгийнхантай ирж уулзаад ерөөсөө энийг чинь би түрээслэе гэд 2050 он хүртэл энийг түрээслээд тэгээд асар их хөрөнгө оруулалт хийгээд энэ гайхамшигыг бүтээсэн юм байна. Одоо энэ бол нөгөө миний байнга ярьж явдаг нэг урд төршил ирэхээр 5А зэрэглэлийн гайхамшигтай гоё үзүүлбэрүүдийн нэг яавас мөнөөсөө мөн гэдгийг бол нотлсон ийм газрыг энэ Жан гэдэг бизнесмен хийсэн юм байна л да. Одоо энэ хувийн хвшил гэж явдаг юм байна. 50 оноос хойш бодвол одоо тэгээд улс улстай буцаад өгдөг юм уу яадаг юм. За эсвэл үнэхээр гоё юм байна. Ярих юм алга одоо. Тэгээ энэтэй холбоотой тэр дундаа энэ Жанжижи нутагтай холбоотой ялангуяа энэ Тэнгэрийн хаалгатай холбоотой маш олон түүхүүд байдаг юм. Түүхж байх уу одоо ялангуяа энэ чинь дэлхийн нийтийн хамгийн их тэр адреналин дуртай янз янзын спортоо хичээдэг нөхдүүдийг л татдаг тийм destination юм байна шүү дээ. Одоо нөгөө нэг эрсдэлтэй юмнууд хийдэг нөхдүүдийг л цогдуулдаг газар болцсон юм байна. Хамгийн сүүл тэр Red Bull-ийн яриад энүүгээр ч одоо машины уралдаа хийгээл за тэгээд энүүгээр ч нөгөө паралайтинг, майтинг одоо янз янз юм хийсэн юм байл да. Нэг нөхөр надад бол амар сонирхолтой. Jeff Collins гэдэг нөхөр байдаг юм байна. Тэр нь болохоор энийг одоо хамгийн анх нөгөө Wings Suite гэдэг үлээ нөгөө далавчтай юм хувц өмсөж байгаа нисээд идэг нөхдүүд байдаг шүү дээ. Тэр нөхөр чи анх удаа энийг бас ниссэн юм байна. Тэр нөхрийн түүхийг уншаад үзсэн чинь бас л сонир нөхөр байш шүү. Ер нь бол их өөрөө амьдралаас их уйдаад одоо юу гэдэг чи одоо нэг амиа хорлын морлын чи хийдсэн юм уу яасан. Тэгэл одоо нөгөө хамгийн эрсдэлтэй юмнуудыг хийж эхэлсэн юм байна. Base jump гэдэг шиг санагдаад байна. Нөгөө айгүй ойрхон өсрөнгуудаа шууд парашют задардаг тэр мэрдэ. Тэгэл одоо юу байдгийг одоо түрүүний мэлсэн тэр Wings Suite энэ тэр нисмэсэл тэгэл одоо тэр юугаар алдартай болсон гэхээр одоо жишээ нь base jump тэр шиг хамгийн богино хугацаанд парашютаа зэдэр тэр нь үгсэн чи яадгийн нэг юм хийгээд үхэл гэж бодсон нөхөр юм шиг байна. Гэсэн одоо эргээд харсан чинь амар лаглаг юм хийцэн тэрүүгээр ингээ ном бичсэн философи нь өөрчлөгдсөн. Ер нь амьдрал гэдэг юм ямар гоё амттай зүйл байдаг юм бэ гэдгийг залуучуудад ойлгуулж байгаа тийм нөхөр болцсон хувирсан байгаа байхгүй тий. Тийм сонин төвхтэй нөхөр одоо энэ дундуур ингээл нисжилтэй. За тэгээд дээрээс нөгөө нэг энэ цагчин өндөр хадруучин нэг одоо Францын бас нэг уулчин ямар ч хамгаалтгүй гарсан л гин. За тэгээд нөгөө Range Rover-ын чи энүүгөөс солиотой реклам хийсэн шүү дээ. Би тэрийг YouTube-оос олж байгаа та бүхэнд тавьж өгье. Нэг хятадын өөрийнх нь айгүй мундаг жолооч Range Rover-ын шинэ моделийг чи унаад энэ дээшээгээ гарцсан шүү дээ. Бүр хамгийн дээр үргэлжлэн. Айгүй сонин түүхнтэй холбоотой юм байна. Яг гоо тэгээд Жанжижид ирсэн хүн тэр дундаа манай Жанжижийн хөтөлбөрт орсон жуулчд маань заавал энийг үзэх хэрэгтэй юм байна. Яг мэдээж над шиг ингээд
заавал 999 шатаар нь алах шаардлагагүй. Энд чинь өөрөө аюулгүй гоё том эскалатор шатуудтай юм байна. 12 шиг эскалатор шат. Яаж энэ уулыг цоолоод тэр жан гэдэг нөхөр чинь тэгээд хийцэн ёстой ёо. Гайхамшигыг л бүтээж чадах юм аа нэр. Супер юм байна. За дээшгээ явж үзье лээ. Дээр нь гарч үзье. Өртөө хүн хур борооно гэсэн чи яг шатныхаа голд гарч ирсэн чи амар гоё шиврээ бороо авчихсан. Энд ч одоо ихэнх нь буугаад ах юм бил ганцаараа өсөж байгаа юм байна. Би нөгөө доор таах нөгөө Range Rover реклам хийсэн газар гэж яриад ирсэн. Яг ингээд доороос ингээд харахаар энэ чинь ингээд яг ингээд хаалганыг харагдаад ингээд гоё харагдаж байна л да. Энэ одоо бараг 45 градус биш. Бараг 60 градус байгаа байхгүй юу? Тэг би бүр гайхаад энэ нөгөө нэг хятад нөхөрч одоо Range Rover-ийн машинтай яаж ийшээ гараа явчихсан юм. Гэхдээ гараад явцсан л байгаа юм да. Амар юм ба. Шгоман анх намайг нөгөө Килиманжарод авирах гэж хахад за уулчин хүний хамгийн анхны мөрдөх зарчим юу гэж ханх багсан. Яг жингүүдж байгаа юм шиг л яв. Бити юм илүү дутуу хөдөлгөөн хий гэж надад загсчихсан. Тэр айгүй хэрэг болж шүү. Яг жингүүдж байгаа юм шиг ингээл. Яа, слава алхалт юм биш. 999 шат. Өөхтөөс надаас настай мостой хүмүүс ус алхаж шүү. Тэгээд одоо алхсан чи бас яах вэ? Би ч одоо мос муудсан спортын мастер уулыг нэрээ бодоод алхлаа. За одоо нэг 30 шатал үлдчих боллоо. Энэ дээр бас юу байдаг гинэ? Энд чинь нөгөө энэ хад руу нэг ямар ч бэглэлтгүй нэг нөхөр авирчсан байж тээ. Тэрнийх нь дээр хөшөө байгаа шүү. Тэрийг үзээрэй гэдээс тэрийг очиж үзье. Гайхамшигын гоё газар байдаг юм байна. За манайхан энэ зүгээр өстой байнга л хилээд байгаа шүү. Ирж үзэх хэрэгтэй юм. Ирж л үзэх хэрэгтэй юм. Түгээс зураг өрг хараад гоё юм байна. Хүү. За хараад байна. Тэр байж тээ. Нэрээ яг зүүн талд чинь байгаа шиг байдсан. Манайг харж байна уу юу? Алан Робертс гэдэг Франц нөхөр юм байна. Ямар ч хамгаалтгүйгээр эндээс тэр дээшээ хүртэл авираад энэ чинь зарим нэг хэсэгтээ хад чинь 90 градус гэж юм байгаа. Зарим нэг хэсэгтээ бүр ийм газар гэж шүү. Ийм газар л авирчин нөхөр юм байна. 2007 онд гэж шүү. Хэдэн онд гэж вэ? Авирсан юм байна. Яг шатаар гарч ирж байгаа нь бол цөөхөн хүмүүс байдаг юм байна. Энэ жуулчд битүү тэгээд эдгээр чинь эскалатор шаттай юм байна. 12 шидийн эскалатор шатаар дээшээ өгсөр аваад гараад ирд юм байна л та. Энд чинь нөгөө Spider-Man гэдэг нэрээр их алдартай. Энд чинь энэ тентгийн нөгөө өндөр байшин, шилэн байшин л бас хамгаалахгүй гараад дандаа баригддаг нөхөр шүү дээ. Эдийнхэн доо дараа ачгүй нэг тохирч бохироод авирсан юм шиг байна. Би тэгж ойлголоо. Энэ нөгөө авирсан нөхрийн хөллийнх нь уул гинэ. Ийм жижигхэн үлдээ багтай энэ дөө. Ийм жижигхэн байж энэ минь дээр ингээ гоё авирчдаг багтай. Миний гарнаас барж байгаа юм шиг. За энэ дээр гарч ирсэн хүмүүс бол заавал энэ хөөргөн дууг ингээд идэх хэрэгтэй юм байна. Элсээр бод юм шар болчих. Санагдах гайхам хотоо иргэн дурсах санаалцах найсаг хүмүүс үргэлжлэн үрэг тэртээ ховыг зорио. За аялал маань үнэхээр маш гайхамшигтай гоё үргэлжлэж чинь зүгээр. Очсон газар болгонд бол вау гэсээр аваад таарлаа. Хэсгэн зур таахындаа буудлаа бас танилцуулж чинь. Нэгэн монголчууд маань хаашаа манай жанжаажид ирж байгаа юм чи ямар буудал бууж магадгүй гэдэг бас сорогчиж магадгүй. Үнэхээр тунд дажгүй буудал дотоодынхаа 4 одод зэрэг гэж явдаг юм байна. Сая одоо энэ Sky International гэх компани урилгаар гэрүүлээрээ хамт явж байгаа. Тэгээд цүүгээд мондөг том захирал байна. Намайг чинь онгоцны буудал дээр бүр Майбах энтраар айгүй хүндэтгэлтэйгээр тосч авлаа шүү дээ. Тэгээд хөтөлбөр маань хамгийн тав хүнтэй ирсэн нэг гоё юм юу гэхээр нислэг нь ороод тэр дундаа манай Хүннүү аярын нислэг ороод тэгээд 7 өдөр бараг л 8 өдөр юм байна эн чинь. 8 өдрийн энэ аял 2,990 гэдэг байгаа байхгүй юу? Энэ бол одоо гайхамшигтай гоё үнийн санал одоо би санал болгож ийн гэж бодож байгаа. Тэрэндээ юу багтсан байна гэхээр энэ чинь Хүннүү аир чинь нислээд Чангша гэдэг хот буучих юм байна. Чангша гэдэг хот чинь Жанжа гэж байгаас нэг 300 км зайтай юм шиг байна. Сайн ингээд машинаар явхад тэгж харагдан лээ. Дундаа эдгээр чинь бас нэг тийм тоорын модын гоё цэцгэлж байгаа тэр навч цэцэг үзээд нэг хондгийн байна. Тоорын цэцэрлэг гэж нэрлэдэг гинэ. Одоо бодвол энэ тоорын цэцэг мэцэг нь 4-5 сар хааны минь өнөө хөөе хайж байгаа. Үнэхээр гоё газар байна. Энд чинь бүр 15 км квадрат өрөлжин метрт бүр Мин династийн үеэс байгуулсан ийм гайхамшигтай гоё цэцэг түрээлэн түрээд ирлээ. Тэгээ ирсэн шалтгаан маань айгүй маш энгийн. Ягаад тэгэхээр Жанжаагийн аялалд явж байгаа хүмүүс маань Чангша гэдэг хотод манай Хүнүүгийн одоо онгосоор 3 цаг хагас яваад буучиж байгаа.
Тэгээ яг тэр чинь нэг орой бууж байгаа нэг цаг хагасын үед орой шүн бууж байгаа. Тэгээ тэнцэнэ сайхан хончоо тэнцэнэ нэг өглөөнийхөө цайг уучаад нэг музей үзчихэд тэгээд яг хуу Жанжиж руу явахын тулд нэг 5 цаг явах гэдэг. Тэгэнгүүт нь манайхан юу гэж бодсон гэхээр тэгэж одоо хүмүүсээ ядраагаад явах вэ? Замд нь энэ Чэндүү гэлүү дээ. Энэ хотын нэр нь энэ хотод ерөөсөө нэг 2 цаг яваад ийм гоё цэцэрлэг түрээлэн байдаг учраас энчэнэ ирээд одоо аялагчтайгаа амраачья гэдэг үүднээс энд ирдэг юм байна. Энд нэг буудалт юм байна. Тэгээ энэ бүр буудлын хаана байдаг гэж энэ цэцэрлэг түрээлэн дотроо юм байна. Цэцэрлэг түрээлэн дотроо буудлын сая энүүгээр нэг жоохон алхаж явлаа дрон нисэглээ. Ямар гоё газар байж. Нэг шууд онгоцны альжаал тайлна гэдэг чинь энэ дээрээ шууд тайлгдчих юм байна. Тэгээд эндээс гоё ирч хүчээ аваад маргааш өглөө Жанжиж руу явдаг л ийм газар л хүрээд ирлээ. Тэгээд би яг зүгээр гол нь энэ манай тур операторуудын манай энэ аялал зохион байгуулж байгаа хүмүүс нь маршрут зохион байгуулна гэж яриад идэг шүү дээ. Тэрийг маш оновчтой, маш зөв зохион байгуулсан юм байна гэж би хараад байхгүй юу те. Хүмүүс ч бас ядардаг шүү дээ те. Онгоцоор нислээ, зарим нь ядардаг, буус судалтаа очиход ингэсэн. Энд бол одоо жинхэнэ гоё тайвшрлыг аваад, ирч хүчийг аваад эндээсээ тэгээ шууд Жанжиж дээр очиод одоо нөгөө тэнгэрийн хаалга бүх гоё юмудаа үзээд тэгээд буцаад Чангшаа дээр очиод 2 хоног сайхан шопинг хийгээд буцахад бол одоо миний нөгөө яриад идэг нэг 2 сая 990 доллартай бүр зүгээр за бүр тансаг гэж бол хэлхээ болъё зүгээр бүр супер гоё аялал байна гэж хэлмээр байна. Тэгээ энэ гоё газар ирэх юм биш үү манайхан. Хань минь унаа хөөе. За тэгээд энэ Жанжиждаа хүрээд ирлээ. Тэгээ энэ буудлын нэрийг чэйжсэнгүй ямар юу ч нэг хятадаар зүгээр яг сая Google дээр орчуулсан чинь юу гэнэ тэнгэр газар ус одоо юу гэдэг тийм байгаль дэлхийтэй холбоотой гоё тийм нэртэй буудлын байна. Тунд дажгүй. Сая би гэр бүлтэйгээ нэг өрөө авлаа. Өрөө мөрөнд дажгүй. 2,990-д бүх үзүүлбэрүүд нь ороод дээрэс нь өдрийн 3 холтой. За яг хуу тэгээд буцахтаа энэ буусан хоттой Чангшаа гэдэг хоттой 2 өдөр чөлөөт үзүүлбэртэй юм байна. Тэрэнд нь манайхан одоо урд нь явсан хүмүүсийг дуртай байна гэдэг. Ягаад тэгэхээр гоё юм үзчихэд бас очиод тэн чин гоё шопинг хийгээд монголчууд маань сэргэлийн болохоор хаана шопинг хийж мэдсэн гэж нэг амар том аутлет байдаг сурагтай зүгээр би тэр төлөнд орсонгүй. За буудлын нэг иймэрхүү. За хамгийн чухал хэмжил ерөөсөө энэ шүү дээ. За би ч одоо сая тэр шилэнгүүрийг үзчихлээ. За нөгөө гоё тэнгэрийнхээ хаалгыг үзчихлээ. Нөгөө нэг мундаг агуугийн үзчихлээ. Энэ ч гэсэн хөлбөрүүд нь ингээд ерөөсөө үнэхээр гоё юм аа. Лифтнээс гараад, сколын эскалатор шатнаас гараад, автобуснаас гараад зүгээр ингээд вау гэсгээд тэнгэр дэлхийш намайг их гоё ивэлээ. Ялангуяа зураг мураг авж байгаа хүнд чинь нэг тийм гоё банан будантай тэр үе нэг зурганд их гоё гардаг байхгүй. Тэгэж таарлаа. Яг зураг аваад сая ингээд дууссан чинь бороо орж байгаа шишээтэй тий. Айгүй гоё явж байна л та. За одоо ингээд маргааш сүүлийн үедээ надад үлдэж байгаа. Маргааш би эндээсээ гараад одоо нөгөө Джеймс Камероны Аватар хэмээх нөгөө гоё киноны зургийг чинь авсан газар бол явах гэдэг шүү дээ тий. Тэр бол одоо бүр супер газар нэ. Тэр ямар village гэдэг тэр нэртэй тосгон байдаг юм байна. Тэр village-д очиод тэндээс нь үзэж хардаг юм байх. Би бол дангуудаа ярьж байгаа сайн мэдэхгүй байна. За өнөөдөр хүртэл үзэж харсан юмнууд бол өстой нэг л юм захимаар. Одоо би байнга л хэлэл яваад байгаа. Нөгөө монголчууд намайг юу гэдэг вэ гэхээр ганхвахын өргөжтэй аялыг үзэхээр нэг өөрснөө явцсан юм шиг гоё сэтгэл төрдөг мөрдөг гэж ярьдаг шүү дээ. Энд бол тэг хэрэггүй юм биш. Энд бол заавал ирэх ёстой. Ягаад тэгэхээр 2,990,000-аар энэ бүх хөтөлбөр ороод энэ 7-8 хоног хонгоц нь ороод хоол нь ороод энэ олон үзүүлбэрүүд ороод ингээд өсөө дээрээс нь гоё шопинг хийгээд буцах ийм үнийн санал одоо Sky International-д тавьж байгаа. Гэхдээ манай Sky International чинь ганц монголчууд биш юм байна. Түрүүн тэр оройн зоог бариад надад захирланд баахан юм ярьлаа. Солонгосууд, молдонгосууд, малайсууд хаанаас баахан зөөж авдаг юм байна. Тэгээд дээрээс нь монголчуудыг одоо ингэж авч гэлж байгаа. Монголын хамгийн том тур операторуудтай тэр дундаа манай Тэнгэр Travel одоо юу байдیں те бүх компаниудтай хамтарч ажиллаад монголчуудаа наашаа авчирж байгаа. Ийм гоё аялал юм биш үү манайхаа. Автобус надад бас таалагдчихлаа. Одоо ингээд яг группээр ирж байгаа шүү дээ. Группээр ирэхээр тэгээд нэг том автобусанд чихээд тэгээд нэг явдаг шүү дээ. Автобус нь хүртэл нэг 30-уудаа яваад байгаа юм уу хэдүүлээ яваад байгаа. Үнэхээр гоё автобус байгаа байхгүй юу? Нэг талтаа нэгийг нэтэ, нэг талтаа хоёрыг нэтэ. Би сая автобусанд орж гарлаа. Яг нь би бол май бахаар яваад байгаа л та зүгээр. Тэгээд юу юм бэ? Гүрэл биш юм зөв. Салмандар гэдэг баха. Ийм нэг гартаа юм шиг загс шүү дээ. Гүрэл юм уу? За ингээд маргааш одоо энэ аяллаа хамгийн оргил хэсэг болсон нөгөө айхтар мундаг найруулагч Джеймс Камероны Аватар тий. Тэр уулыг үзэндээ хоёлаа. За явчлаа. За өчтөр тэр Тэнгэрийн хаалгын доор болстой үнэхээр янзын гоё шоу үзлээ. Тэрийг бол ирсэн хүмүүс яг нэмэлт төлбөрөөр юм байлээ шүү. Ирсэн хүмүүс бол тэр эдийн явааны төлөөд үйлчлэх хэрэгтэй. Сүүлдээ бүр огшоод баг нулимс гарах гээд байгаа юм уу яах гээд байгаа. Тийм гоё мэдрэмж төрнөлээ.
За жанжаажад ирсэн хүмүүс энэ Тэнгэрийн хаалганы доор энэ гайхалтай гоё юм шоу болдог газар байдаг юм байна. За энд ирж бол энэ шоуг л үзсэн юм байна. Энэ бол нэрээ үнэхээр яаж ингэж гоё гэрлийн шоу, лазер ерөөсөө тоглолт энэ тэр гоё тийм дээр үе гоё домгоор хийж юм байна. Нэг өсөндөө үлгэрээр ч юм уу зүгээр нэг тариачин залуу үнгэн дурлаад тэгэл тэрний тухайд одоо тэгэл энэ гоё домгийг одоо оо тэдэр болж байна. За манайхан заавал ирж үзээрэй. Энийг үзсэн юм байна. Тэгээд Туужаан гэдэг энэ нутгийн хүмүүсийн маш оролцоотой тэрний гоё мужиг оруулсан 100 хүн тоглож байгаа амар шоу хийх юм аа. Үнэхээр энэ галзуу. За энд ирэх юм бол заавал ирж үзээрэй. Үнэхээр супер гоё. Найрах юм аа нэр. Үнэхээр гоё юм. Нөгөө үнэг тариачин залуу хоёр чи хүүхдтэй болоод дуусчих ш. За өглөө эртлэн босоод за ёслоо нэг байгалийн нэг үнэхээр гайхамшигтай тогтолцоотой газар хүрээд ирлээ. Манайхан нөгөө Джеймс Камероны хийсэн Аватар гэдэг киногоос нь илүү мэдээд идэгин. Гэхдээ яг ясмин дээр энд ирсэн чинь Джеймс Камерон энд зургууд аваагүй юм байна. Яг хуу энэс бол сэтлээ аваад одоо Аватар гэдэг киногоо хийсэн л гэж ярьд юм байна л да. Түүнээс энэ дээрээ л одоо энэ уул яг кинонд гардаг шүү дээ. Энэ минь нөгөө шингээл тойрч нисээд байдаг. Яг зураг бол энд аваагүй юм биш үү манайхан. Гэхдээ яг хуу энэ чинь тэр киноноос хойшоо Hallelujah Mountain гэдэг нэрлээ сурцгаадсан гадна дотны зуучдыг цуглуулдаг гайхамшигтай юм гоё газар хүрээд ирлээ. За яг зүгээр наашаа жанжаажаа зорих гэж байгаа тэр дундаа манай аялал жуулчлалын хөтчүүд нэг юм дээр анхаарах хэрэгтэй юм. Би бол сая тэгж ойлголоо. Энэ чинь асар олон хүний урсгал энэ чинь өдөртөө 30 мянган хүн ч гэнэ хэдэн хүн ч гэнэ гардаг. Тэгээ энэ шиг нэг хоёрхан лифт явж байгаа. Нэг лифт нэг явахдаа 62 хүн багтаад байгаа шиг байна. Хоёр давхар лифт юм байна лээ. Тэгтээ бол маш хурдан. Тэр чинь 320 метр өндөр газрын чинь л одоо 88 секундэд л дэлхийн ил тавигдсан хамгийн өндөр дээд хамгийн хурдан лифт гэж ярьд юм байна л та. Тэгээ ийм лифтээр сая гараад ирлээ. Гэтэ яг хуу тэр лифт рүү суух гэж нэгэн удаан хүлээдэг юм байна шүү. Зүгээр яг хуу би зөв юу гэж зөвлөсөн гэхээр яг энэ өдрийг нэг өдрийн төвөр болох хэрэгтэй юм байна. Дээрэс нь маш их босох хэрэгтэй юм байна. Маш их босоод хамгийн түрүүний групп болоод ирэх юм бол ядаж тэр гоё гарах юм байна гэж би хувьдаа хараад байна. Тэгээд үнэхээр гайхамшигтай гоё газар байна. За Джеймс Камероныг бол манайхан надаар хэлүүлтгөө мэдж байгаа дөө. Тэгээд маш олон гоё кинонд хийсэн. Дээрэс нь маш өөрөө итгээд хүн зүгээр Аватарыг хийхдээ бол 20 жилийн өмнө энэ киноныгаас сэдсэн гэдэг байгаа байхгүй. Тэгэхдээ одоо техник технологийн хөгжил дэвшил арай миний хийх гэж байгаа хэмжээнд хүрээгүй байгаад байна. Тийм учраас би жоохон хүлээх шаардлагатай гэдэг 20 жил хүлээж байгаад энэ киног хийсэн гэсэн ийм нөхөр. Тэр далайн гүн чи юу лээд 11 км үлдөө доошогоо шумбаад ороод үзсэн нөхөр шүү дээ. Марианы хонхорч гэдэг үлээ те. Тийм газар яваад үзсэн чинь Марианы хонхорд очиж үзсэн хүн баг саран дээр буусан хүнээс цөөхөн тоотой байдаг ч гэлөө. Тэгээ ийм супер газар юм байна. Тэгээ жанжаажад ирсэн хүн бол одоо энэ хэмжээний мөнгөөр ингээд аялаад маш олон юм үзэх нэг нь бол яалтчгүй энэ гайхамшигтай газар байна. За энэ уулын тогтолцоо нь бол ерөөсөө ийм юм байна. 380 сая жилийн одоо жилийн өмнө бүтсэн гэж ярьд юм байна. Тэгээд далайн доор байсан юм байна. Далайн доор байж байгаад одоо болохоор ингээд үйлчлүүдийг ингээд тав хүн харах юм бол одоо бараг сая жилийн үйлчлүүд юм уу та. Тэгэж харагдахаар юм байгаа юм байна. Тэгээд энэ нэг юм шовхшоох болцнууд нь тектоник хавтны одоо хөдөлгөөнөөс болоод дээшгээ формашн үүсээд тэгээд уснууд нь дундуур нь урсаар байгаад ерөнхийдөө ингээд ийм шовхор хэлбэртэй болцсон гэж ярьж байна. За яагаад ингээд хадан дээр ингээд юу урагчдаг юм бэ? Мод урагчдаг юм бэ гэд хүмүүсийг гайхаж асуудаг юм байна л та. Гэтэ эн чинь хад чинь өөрөө дотоосоо нөхө гүний худаг гэдэгтэй адилхан гүний усгадтай адилхан доош дээшгээ ус сордог гэдэг надад яг сая тийм юм тайлбарлаа. Мэдээж тэгээд усгууд юу гэж мод уруу гэж тэ. Тэгээ ийм модтой ийм гоё газар байна. Одоо ирд үзэхтэй бол ёстой үзэх ёстой. Манай цомогийн хэлдгээр ёстой ваавалдаад юм байна. Жохон хэцүү ингээл дээшээ яваад, автобусаар яваад, лифтээр яваад, шахацтаад энэ олон дунд чингсаар байгаад энд ирлээ ваавалдаад юм байна. Үнэхээр ваавалдаад байдаг юм байна. За тэгэд ийм супер гоё газар байдаг юм байна. Энд чинь ганц юм биш Тэнгэрийн хаалга дээр үзэж харах юм үнэхээр ёстой байгалаар бол дэндүү гоё ийм гоё байгальтай ийм гоё газар байдаг юм байна. Тэгээ бид нэг энэ жанжаажи хэмээх энэ гайхамшигтай байгалийн тогтолцоотой газар
одоо байхад маш их тусал дэмжсэн Shaolin гэдэг өрхөн хөтөж охиндоо дээрэс нь газраад үүдээ маш их баярлаа. За тэгээд мэдээж Sky International компани захирал зүй захиралтай маш их баярлаа. Биднийг өстө маш хүндэтгэлээр үлээж авлаа. Маш гоё хоол хүндээр дайллаа. Ядаж л онгоцны буудлаар май бахаар жишээлбэл тосч авч явах үедээ. Энэ бол жишээл хятадны айгуу тийм хүндэтгэл шүү. Ер нь бол хятадууд хүндэтсэн үнэ яаж хүндэтгүү гэхээр бол одоо хоол маш хамгийн гоё хоолороо дайлдаг юм боломжтой ийм сайхан ард түмэн. Супер гоё газрыг монголчууд бас маш боломжийн үнээр үзүүлж байгаа гэдэгт нь би бол их одоо бахархалтай байна. За ингээд дараа дараагийн ая төрөл баяртай байна.